Д 2025 оны сарил 1-ийн 2 дугаар хэсгийн тайлбарыг үзье. За энэ 2 дугаар хэсгийн тайлбар дээр бол үйлчлэг системийн 3 дугаар үеийн 8 элементийн тэмдгийг дугаарлан харуулсан. Химийн идэвхгүй элемент гэдэг юм бол инертийн хийнүүд бол бүгдээ идэвхгүй байдаг те. Аргон бол хамгийн идэвхгүй буюу 8. E тэнцүү 8-ыг дугуйлах гэсэн үг. Гадаад давхраандаа 6 электронтой гэхээр энэ бол нэгдүгээр бүлгийн элементүүд гадаад давхраандаа 1 электронтой байдаг. Энэ бол 2 дугаар бүлгийн элемент гадаад давхраандаа 2 электронтой. Энэ бол 3 дугаар бүлгийн элемент учраас гадаад давхрааны электроны тоон 3. Энэ захиур 4 дугаар элемент учраас гадаад давхрааны электроны тоон 4. 5 дугаар бүлгийн элемент учраас 5. Энэ 6 дугаар бүлгийн элемент учраас 6 гадаад давхраандаа 6. Энэ 7 дугаар бүлгийн элемент учраас гадаад давхраандаа 7 электронтой. Энэ 8 дугаар бүлгийн элемент учраас гадаад давхраандаа 8 электронтой. Ингээд гадаад давхраандаа 6 электронтой нь хөхөр байсан байна. Хөхөр буюу 6 би тэнцүү 6-ыг дуурж утгаар гэж шар ногоон өнгөтэй хийхээр эдгээр бол мөнгөлөг саарл өнгөтэй хатуу тий. За хөхөр бол шар ногоон өнгөтэй хий. За дараа нь холоор бишээ. Шар хийш хатуу шүү, шар хатуу. Хөхөр бол холоор бол шар ногоон хий. Шар ногоон өнгөтэй тэгээд хийн төлөв байдалтай байсан байна. Шар ногоон хий. За тэгэхээр энэ C-ийн бол 7 байсан байна. Амьдрал ахуй сав суулгах хийхэд өргөн ашигладаг гэхээр бид нар хамгийн сайн мэддэг хөнгөн цагаан. D тэнцүү 3. Атомын радиус хамгийн том гэхээр үеийн дагуу хойшлох тусам атомын радиус бол буурдаг гэсэн тий. За тэгэхээр яагаад буурдаг вэ гэхээр нөгөө гадаад давхрааны электроны тоо нэмэгдэх тусмаа цөмтөгөө илүү таталцаад хумигдж өгдөг учраас үеийн дагуу хойшлоход бол атомын радиус буурдаг. Тэгэхээр хамгийн их нь 1 буюу E тэнцүү 1 гэдгийг бол дуулж утгаар байжээ. За дараа нь 2 дугаар бодлого нь болохоор WXYZ гэсэн тэмдэглэгээр бүхий 4 хатуу дээж өгөгдөжээ. Эдгээр дээжүүдийг цахилгаан дамжуулах чанарын судалгаатаа W хамгийн сайн цахилгаан дамжуулдаг. Энэ эдгээр дотроос хамгийн сайн дамжуулдаг нь алт байд. Алт бол хамгийн сайн цахилгаан дулааныг дамжуулдаг. Тэгэхээр W тэнцүү буюу E тэнцүү хэдвэ гэхээр 3 гэсэн үг. Алт бол хамгийн сайн цахилгаан дамжуулдаг учраас. За дараа нь X, Y, Z боцыг цахилгаан дамжуулахгүй байгаа гэсэн гинэ. За дараа нь 4 дээжийг алхаар цохиход W давтагдчихсэн. Металлууд бол давтагдаж сунгагдах шинжтэй байдаг те. X дээж хэдэн хэсэг болон боторч байсан. X нь бол хэдэн хэсэг болон боторч байсан. За тэгвэл X нь юу байсан бэ гэхээр 1 буюу хард дуулганы сүлбий нөө ионы холбоотой нийтлүүд. Ионы холбоотой нийтлүүд буюу хоолны давсыг бол яадаг вэ гэхээр алхаар цохоход бол хоолны давсыг ингээд цохоор бутардаг ялла тэрнтэй адилхан плюмбо мес бол ингээд бутард юм байна. Тэгэхээр B тэнцүү бол хідвэ гэхээр 1 юм байна. За дараа нь E дээж нунтаг болтлоо жижиглэгдсэн гинэ. Тэгэхээр E-гэрг нь буюу C бол хэд гэж үзэх вэ гэвэл 4 гэж үзнэ. Яагаад гэвэл ямар нэг өөр. За тэгэхээр юу C буюу E-гэрг нь бол хэдтэй тэнцүү байсан бэ гэхээр 4-тэй тэнцүү. 4. E-гэрг чинь юу байсан бэ гэхээр йод байсан гэсэн үг байхгүй. Йод нунтаг болтлоо жижиглэгдсэн бол Z дээжд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаагүй. Үүний дараагаар дээжүүдийг спиртэн дэн дээр халаахад E-гэрийг хуурай нэрэгдэжсэн гэж байгаа байхгүй. Йод бол хуурай нэрэгддэг. Хуурай нэрэгдэн гэхээр йод хатуу төлгөөс шингэн төлгийг алгасаад шууд хийн төлөв шилжихийг хуурай нэрэгдэх буюу сублимацлагддаг гэж нэрлэж байгаа шүү дээ. Тэгэхээр хуурай нэрэгддэг нэг бид нар бол одоогийн байдлаар бол 2 төрлийн байдлыг үзээд байна шүү дээ. Нэгдүгээрт нь ус бол хатуугаас шингэн төлгийг алгасаа шууд хийн төлөв шилжиж болно. Мөн йод бол хатуу байснаа шууд хуурай нэрэгдээд хий болох боломжтой. За тэгэхээр энэ C-ийн 4 болгоосоо баталгаатай боллоо. Үүний дараагаар дээжүүдийг хуурай нэрэгдсэн бол эцэст нь 4 дээж дээр X уусч исэн гинэ. За тэгэхээр Z нь бол угаасаа юу байсан бэ гэхээр D нь бол 2 тоо тэнцүү. Яагаад гэвэл алхаар цохоход ямар нэг өөрчлөлт ажиглагдаагүй гэсэн
учраас D тэнцүү 2 та тэнцүү. Сахиурын оксидын үүсэх бүтцийн дугаарыг сонгоно гэж. Сахиурын оксидын үүсгэх бүтцийн дугаарыг сонгоно гэвэл силициум А2 бол оронд тойрын том молекул буюу 6 гэсэн үг. E тэнцүү 6 та тэнцүү. Дахин уншаал давтах. Ионы оронд тойрын бүтцтэй нэгдлэхээр ионы холбоотой нэгдэл. Ионы холбоотой нэгдэл бол полимбом S байна. Яагаад гэвэл полимбом бол металл элемент юм. Тэгээд S бол металл биш юм. Металл бишийн атомуудын хооронд ионы холбоо үүсгэдэг. Ингээд F тэнцүү 1 гэдгийг бол дуулж бодохоор байжээ. За одоо цааш нь химийн энерги. За энэ бол 2000 саяны физик химийн 3 дахь одоо бодлоготой бол яг адилхан бодлого байлээ. Яг адилхан байлээ. Тэгэхээр уралаар ялгарсан дулааныг олохдоо ямар томьёо байдаг вэ гэхээр Q тэнцүү. За энд бодчихъя. Q тэнцүү N-ийг үржих. Энэ физик хими буюу 3 дахь сорилын 2-ын 2 байсан лөө 2-ын 2 нэс. 3 дахь сорилын 2-ын 2 дугаар тесттэй яг адилхан байлээ. Болохгүй л тэрийг үзсэн ч болно гэсэн үг. Q тэнцүү M-ийг үржих, C-ийг үржих дельта Т гэдэг. M гэдэг нь ус юм уу, ус нөлөө масс. Усны масс нь 100 г гэдэг өгөгдчих угаасаа тийм ээ. Тэгэхээр 100 г-ыг үржих нь усны хувийн дулаан багтаамж 418 гэж энд өгдөг байна уу? За C Q үржих нь M-ийг үржих нь C үржих нь дельта Т. M нь бол 100 г, C усны хувийн дулаан багтаамж 418 4-ийг жоулыг үржих нь грамм асхныг үржих нь кило асхныг. Энэ дэр бол градус асхныгээр авах юм байна. Үржих нь дельта Т бол анх халсан усны температур 30, усны анхны температур 10 гэхээр 30-аас 10-ыг халсан гэсэн үг. За тэгэхээр эндээс бол 2000 хэдэн оны физик химийн агуулгын 836 гарч байна. За тэгэхээр энд бол нөгөө joule 8360 гарна гэсэн үг. Тэгэхээр 836 буюу A таслал B нь бол 8.3-аар нь авах юм. 3-аар нь аваад яг орон шилжүүлэх гэсэн бол 8.4-ээр орон шилжүүлэх гэсэн учраас 8.4-ээр A таслал B нь бол 8 4-ийг дуулж бодох байжээ. Шатгууруулд орсон этанолын молийн тоог олно. За молийн тоог олохдоо бид нар яах ёстой вэ гэхээр бодисын тоог хэмжээг энэ этанол тэнцүү C2H5 тэнцүү массыг молийн масс. Масс нь хэд гэсэн бэ гэхээр масс нь 0.46 г этанол гэж шатаасан шүү дээ. 46 г байхаар 0.1 буюу 0-оос C-г нь бол 0.1 гэдгийг дуулж утгаар боллоо. За 3-д нь этанолын талбын өөрчлөлтийг олохдоо Q тэнцүү хасах N-ийг үржих нь дельта H гэдэг томьёо байдаг. Эндээс дельта H-ыг олохдоо Q байх нь хасах N-тэй. За дельта H тэнцүү Q нь бол 836 киложоул болно гэсэн үг. Энд чинь жоул гарч байгаа байхгүй энэ дээр киложоулыг хуваах нь 0.1 мол гэхээр энд хэд гарах вэ гэвэл 836 хасах тэмдэгтэй томьёоны хасгаа мартчих шүү. Хасах тэмдэгтэй 836 киложоулыг хуваах нь мол гэж гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 836-г үржих нь хасах арын нэмэх 2 зэрэгт буюу E таслал A нь бол 8.4 гэдгийг дуулж бодохоор боллоо. Онлын хувьд этанолын шатхын энтальпи нь бол туршилтын харьцангуй алдааг олно гэж. За харьцангуй алдааг олохдоо дөрөвдөг нь харьцангуй алдааг олохдоо туршилтын утгаас 836 киложоул молоос хасах нь 1400 киложоул. Хасах тэмдгийг нь оролцуулаад тооцсон ч болно ялгаа. Баахан 1400 үржих 100 гэхээр 40/128 буюу
G чинь 40 гарна гэсэн үг юм байна. За ингээ 2-ын 3 дахь бодлого бол ингээ туслаа. За зарим изотопууд нь докторгүй цөмтэй байдаг. За тэгээд докторгүй цөмтэй байдаг. За тэгээд цацраг ялгаруулж А-гийн оронд цацраг гэдэг үг байсан байна. Тэгэхээр одоо энэ дээр бол зөв харилтуудыг энэ цацраг гэдэг үгийг л бичиж таарах байх та. За А нь бол цацраг ялгаруулж өөр элементийн атом болж хувирдаг ийм изотопыг бид нар цацраг идэвхэд Б нь бол цацраг идэвхэд изотоп гинэ гэж нэрлэнэ. А туяа гэхээр цацраг туяа нь С-ийн атомын цөмийг ялгаруулж байвал альфа задрал. С гэдэг нь альфа гэдэг нь гелийн 2 дүрийг хэлдэг байхгүй. Гелийн 2 дүрийг ялгаруулж байвал энэ альфа задрал. Цөмөөс Д-ийн урсгал ялгарах бол бета цацраг. Д гэдэг нь электроны урсгал ялгарах бол энийг болохоор бета цацраг, гамма задрал нь өндөр энергитэй цэглэгаан сорон долгион ялгардаг. Дараах өгүүлбэрийг тэгэхээр А-гийн оронд цацраг гэдэг үг байна. Б-гийн оронд цацраг идэвхт изотоп гэж нэрлэв. Цацраг идэвхт изотоп гэж нэрлэнэ. Изотоп гэдэг үг байгаа юм байна. За цацраг туяа нь гелийн 2 дүрийн атомын цөмийг ялгаруулж байвал энийг альфа задрал, цөмөөс электроны урсгал ялгарах бол бета цацраг гэж нэрлэнэ. За хоёрд нь атомын цөмийн цацраг ялгаруулж өөр элементийн атом болж хувирах үзэгдлийг бид нар бол юу гэж нэрлэдэг вэ гэхээр цөмийн урвал гэж нэрлэнэ. Цөмийн урвал гэдэг нь атомын цөмийн цэцэг ялгаруулж өөр элементийн атом болж хувирах үзэгдлийг бол хэлдэг. За нүүрсдөрөгчийн изотоп нь бета цацраг ялгаруулж өөр элементийн атом болж задардаг. Энэ үед ямар С6 14. За энэ бол яах вэ гэвэл бета цацраг гэдэг нь бета цацраг ялгаруулж энэ нь шүү дээ. Бета гэдэг нь электроныг ялгаруулах юм байна. Тэгэхээр за энэ дээр бол энд 7. За тэгэхээр электрон ялгарна гэдэг бол электрон нэмэгдэнэ гэсэн үг юм байна. Электрон ялгарна гэдэг бол электрон нэмэгдэнэ. Дэс дугаар нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энд бол юу болж таарах вэ гэвэл 7.14-тэй массын тоо бол хэвээр байх юм байна. 7 дугаар элемент азот гэдэг учраас энэ дээр бол ямар атом үүсэх вэ гэвэл азот гэдэг атом үүсгэнэ. Тодорхой газраас ухсан модыг шинжилэхэд С6H14-ийн хэмжээ нь анхны үр дүнгийн 8.1-тэй тэнцэжсэн гинэ. С614-ийн хагас цэцэрлэгийн хугацаа нь 5730 жил гэж үзвэл хэдэн жилийн өмнө энэ мод амьд байсан бэ гэж. За анхны хэмжээг хүртэл бууруулахад 5370 жил шаардлагатай тул анх 8.1 хүрэхийн тулд анхны хэмжээг бууруулахад хагас цэцэрлэгийн үеийг бууруулахад 5300 С614 гэдэг изотопыг анхны үр дүнгийн 8.1-тэй тэнцэжсэн. Хагас цэцэрлэгийн үе нь бол Т2-1 нь бол 5730 жил шаардлагатай байна. За тэгвэл 8.1 гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр 2-1-ийн куб гэсэн үг. 8.1 гэдэг. Тэгэхээр энэнд хүрэхийн тулд яах ёстой вэ гэхээр энэ 5730-га 3-аар үржүүлж юм байна. Тэгэхээр 17190 жил шаардлагатай гэж үзэгнэ. За ингээд ямар ч ийсэн энэ хүү тестүүдийн тайлбар нь энэ хүрээд өндөрлөж байна. За ингээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа.